орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж хувийн эмчилгүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчилтэр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг хөгжүүлэх тал дээр тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн. Улаанбаатар хотын эдийн засгийн форум нь бол үндсэндээ төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг яаж дараагийн шатанд гаргахгүй. Энд одоо зөвхөн хамтын ажиллагаа гэдэг ингээ харахаар бид нар төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг сүүлийн 20 жил ярьж байгаа боловч энэ маань зөвхөн нэг тендерийн худалдаа авалтч байт юм нэг төсвийн хөрөнгөөр худалдаа бараа ажил үйлчлэгээ худалдаа авалт эсвэл нэг концессийн тухай барьж шилжүүлэх гэдэг нэг юм модельд төр хувийн хвшлийн түншлэл гэж харж явсаар л өдий хүрсэн л дээ. Тэгээд энэ маань өөрөө төрийн хвшлийн түншлэл мөн. Гэхдээ нэг л концепт нь. Бид яг өнөөдөр Улаанбаатар нийслэлийн хувьд бид нар цаашаад ямар төрийн хвшлийн түншлийн концептыг барьж явах ёстой вэ гэхээр яг энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар нийгэм улсад хотод тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх том төсөл, хөгжлийн төсөл хөтөлбөр концептуудыг одоо хэрэгжүүлэхэд хувийн хвшлийн оролцоог хангах гэдэг ийм л хамгийн гол том концептыг бол бид нар зарчмыг бол барьж байгаа. За тэгээд форумын тухайд ямар ч байсан бид хотоос барьж баримталж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхэд юу хийхээр төлөвлөж байгаа гэдэг асуудлуудад тавьж тайлбарлана. Өнөөдөр нийслэлийн эдийн засгийн хөрс ямар байгаа вэ гэдэг асуудлуудаа гаргана. Энэ дээр хувийн хвшлүүд ямар оролцоотойгоор оролцож болох вэ гэдэг асуудлуудаа тавьж тайлбарласан. Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад нэг ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж би харж байгаа. 300-аад бизнесмэнүүд, бизнесийн байгууллагууд цугларлаа. Эндээс ямар нэгэн байдлаар нэг бизнесийн санаа аваад гарах, бодит байдал ер нь бизнесээ өргөжүүлэх, хамтарч төртөө хамтрах байд юм уу, дангаараа хийх бизнесийн санаа аваад гарах энэ ийг л одоо ядаж нэг юм бизнесийн санаа аваад гараасаа л гэж харж байгаа. Энэ ажлын үр дүнд ч гэсэн бид цаашаад хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх вэ гэдэг дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн засаг дарга хоёр бол тус бүрдээ хамтран одоо уулзалтууд хийсэн байгаа бизнесийн байгууллагуудтай. Тус бүр нэг нь одоо 10-аад компанитай уулзаж тухайн санал сэтгэлдлүүд, санал хүсэлтүүд хэрхэн цаашаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээ төр хувийн хвшлийн түншлэлээр яаж тухайн бизнесийг дэмжиж болох вэ? Яаж төр дэмжих үү? Ямар хамтын ажиллагаа байж болох вэ гэдэг тал дээр ийм хамтын ажиллагааны одоо ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн байгаа. Энэ нь бол энэний цаанаас юу хүлээж байна гэхээр бид энэ яг тодорхой дэмжлэг болоод тухайн бизнесүүд гараад явах ажлуудыг хүлээж байна. Форум бол маш амжилттай боллоо гэж харж байна. Сэтгэл өндөр байсан баг. Их олон бизнесмэнүүд хуваараа бизнес эрхлэгчид, залуучууд ирж оролцлоо. Дуустал ер нь танхим дүүрэн хүнтэй байлаа. Мөн энэ дээр одоо арай нэг өөр маягийн мэдээлэл, өөр дата статистик мэдээллүүд олж авч чадсан өөр төрлийн форум бол чадлаа л гэж одоо бодож байна.